Надад 2 тав өгөгдсөн байна. 1 2 3 10-т мөн 1 2 3 4 5 нэгж байна. 3 10-т 5 нэгж буюу 35 байна. 2 дахь тоо нь 2 10-т 1 2 3 4 5 6 7 нэгж байна. 2 10-т 7 нэгж байна. Харин одоо би бүх тоонуудаа хооронд нь нэмэх ёстой. Тэгэхээр би 2 тоогоо хамтд нь нэмнэ. Би 35 дээр 27 нэмнэ. Эсвэл өөр нэг арга нь би бүгдийг нэмэх буюу энд байгаа бүх багнуудыг хооронд нь нэмнэ. Одоо харин эхэлцгээе. Нэгжийн орон энд байна. Надад 5 нэгж байна. Харин энд 7 нэгж байна. Хэрвээ би 5 нэгж дээр 7 нэгжийг нэмбэл хичнээн нэгж гарах вэ. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. Одоо харин энд анхаарлаа хандуулаарай. Учир нь би 5 дээр 7-г нэмэхэд хариу нь 12. 12-ыг нэгжийн оронд бичиж болохгүй. Надад зөвхөн нэг орон хэрэгтэй. Харин энд 2 орон байж болохгүй. Одоо би яах ёстой вэ? Тэгвэл би 11-ийг нийлээд нэг багц болж байгаа бөгөөд 11-ийг нийлүүлэн 10-ын орон болгоё. Одоо хийцгээе. Эдгээр бүгдээрээ нийлээд нэг ширхэг баг нь болно. Энэ баг нь 10-ын орон юм. Ингээд хийж байна. Би бүгдийг нь тавьж тусдал жоохон хүлээгээрэй. За одоо харцгаая. Тэгэхээр би энд байгаа 10-ыг авч багцлан 10-ын орон болгосон. Үүнийг орон шилжүүлэх гэж нэрлэдэг. Тэгэхээр би 11-ийг нэг 10 болгон бичсэн. Харин одоо надад нэгжийн оронд маань 2 нэгж байна. Гэтэ надад мөн 10-ын орон маань дахиад нэг 10 байгаа. Заримдаа хүмүүс үүнийг орон шилжүүлэх буюу санах гэж нэрлэдэг учраас чиний харснаар 5 дээр нэмэх нь 7, 12 гарч байгаа болохоор чи 2-ыг нь нэгжийн оронд бичээд харин нэгийг нь нэг 10-ыг нь 10-ын орон дээр бичнэ. 12 бол 1 2. 5 дээр нэмэх нь 7 тэнцүү 12. Бид энд байгаа нэгийг 10-ын орон дээр бичсэн. Санах тоогоо дээр нь тэмдэглэж байгаад дараа нь түүнийг 10-ын орон дээрээ бичнэ. Бидэнд 5 болон 7 байсан. Тэр хоёрыг хооронд нэмээд хариу нь 12 гарсан. Харин бид 12-ыг нэгжийн орон дээр бичиж болохгүй байсан. Гэхдээ хамгийн энгийн арга нь 5 дээр нэмэх нь 7 тэнцүү 12. 12 нь 1 2 юм. Одоо харин бүгдээрээ 10-ын орноо нэмцгээе. 1 10-т дээр нэмэх нь 3 10-т, нэмэх нь 2 10-т. Хариу нь хэд гарах вэ? Хариу нь 6 10-т гарч байна. 1 дээр нэмэх нь 3, нэмэх нь 2, тэнцүү 6. Тэгэхээр үүнийг хийж үзье. Энэ буруу зүйл хийчлээ. Гэтэ зүгээрээ бидэнд 1 2 3 мөн 4 5 миний компьютер жоохон удаад байна. 5 6 10-т бидний бодлогын хариу юу болж байна гэхээр 1 дээр нэмэх нь 3, нэмэх нь 2 нь хариу нь 6 10-т гарсан. 35 дээр 27-г нэмээд тэнцүү 62 гарч байна. 35 дээр нэмэх нь 27-гийн хариу нь 6 10-т 2 нэгж юм.